9-ийн x зэрэгтээс асхан 12-ыг үүсгэн 3x нэмхэн 27 тэнцүү t гэсэн хэлтгэж тэгшчлийг орлуулах аргаар бодъё. За 9 гэдэг маань 3-ын 2 зэрэг. Тиймээс 3-ын 2 зэргийн x зэрэгт хасхан 12-ыг үүсгэн 3x нэмхэн 27 тэнцүү t гэсэн хэлбэрт шилжинэ. За энэхүү тэгшгэлдээ бид зэргийн чанарыг ашиглан хувиргуул 3-ын x зэрэг түүний 2 зэрэг хасхан 12-ыг үүсгэн 3-ын x зэрэг нэмхэн 27 тэнцүү t гэсэн хэлбэрт шилжиж байна. За одоо бүгдээр үүссэн хэлтгэж тэгшгэлийг ямар орлуулах гэж болохоор байна гэдгийг сайтрааж эхлэе. 3-ын x-ийг y гэсэн орлуулах гэвэл y квадратаас асхан 12y нэмхэн 27 тэнцүү t гэсэн квадрат тэгшгээ шилжинэ. За энэхүү квадрат тэгшглээ бодвол цэцгэр минут нь 36 байгаа учраас тгээс их учир x y1 нь 9, y2 нь 3. За бид 3-ын x тэнцүү y гэдэг орлуулах гэсэн тул орлуулгаа буцаавал 3-ын x тэнцүү 9 ба 3-ын x тэнцүү 3 гэсэн хялбар тэгшгэлүүлсэн. За 3-ын x тэнцүү 9 гэдэг маань 3-ын 2 зэрэг. Иймээс x тэнцүү 2 гэсэн шийдтэй 3-ын x тэнцүү 3-ын 1 зэрэг гэдгээс x тэнцүү 1 гэсэн 2 шийдтэй бодлого байна.